Говьсүмбэр аймгийн байгалийн нөөц ашиглалт. Байгаль орчинтой холбоотой асуудал бол Монгол улс итгэл дэлхийн нийтийн хэмжээний тулгымцсан асуудлуудын нэг. Бид манай Говьсүмбэр аймгийн засаг даргын тамгын газар буюу иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 13 оны төсөв төлөвлөгөөнд бид нар байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай юм байна гэд засаг даргын үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөр тусгачсан мөн 13 оныхоо үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгаад төсөв мөнгөө суулгаад байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө боловсруулахаар захиалга өгөөд мэргэжлийн байгууллагаар хийлгэж байна. Аймгийн байгаль орчныг хамгаалах мастер төлөвлөгөөг бол 2-3 аймаг л хийсэн байлээ. Манай аймаг бас энэ тал дээр нэлээд их анхаарч 2020 он хүртэлх Говьсүмбэр аймгийнхаа байгаль орчны мастер төлөвлөгөөг хийхээр хөдөө аж ахуйн сургуулийн эрдэмтэн багш нар судлаачдын багаар бол мастер төлөвлөгөөгөө хийлгүүлэхээр иргэдийнхэн дунд хэлэлцүүлгийг зохион байгуулчаад одоо дараагийнхаа төлөвлөгөөнийхөө шатн дээр явж байна. Энэ төлөвлөгөө маань 2014 онд бол бүрэн батлагдаад хэрэгжинэ. Энэ ямар ач холбогдолтой вэ гэхээр манай Говьсүмбэр аймаг маань бол олон салбарын анхаарлыг татсан. Геополитикийн хувьд маш ашигтай. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн мөрийн хөтөлбөр тусгагдчихсан том үйлдвэрийн орион эсвэл ашиж буулгах логистикийн төв байгууллагын ингээд тусгагдчихсан. Бид энэ дээр энэ хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллахын тулд юуг онцгой анхаарах ёстой вэ гэж бодтол байгаль орчинд хэр сөргөн үзүүлэхийн энэ эдийн засгийн доктортой хөгжлийнхээ тодорхойлохын тулд энэ байгаль орчны төлөвлөгөө ямар ач холбогдолтой юм гэдгийг бол бодож үзээд энийг тусгасан юм аа. Энэ дээр ер нь судалгаа хийж үзэхэд бол том төв суурин газар буюу Дархан Улаанбаатар зэрэг газрууд маань ийм менежментийн төлөвлөгөөг бол хийгдсэн байт юм билээ. Манайх бол 3-4 дахь аймаг нь болж байгаа. Энэ тал дээр ч гэсэн бодлогынхаа хувьд бол Монгол орн дээр бол бус аймагудаас манлаж орцохын зүйтэй гэж бодоод энийг бол хийж байгаа юм аа. Энэ төлөвлөгөөг хийгдснээр ямар ач холбогдолтой вэ гэхээр энд үйлдвэрийн орион, ачиж уулах талбай, мөн жижиг дунд үйлдвэр хөгжихэд энэ байгаль орчинд хэр сөрөг нөлөөтэй мөн энэ хаана газар тариалан хөгжүүлэх боломжтой, хаана усны нөөц нь тогтоогдсон байдгийг, ямар газруудад нь ургамлын бүтц нь ямар байдгийг, хаана мод тариул бид нар байгаль орчин энэ эзний нүүдлийг хамгаалах уу тийм ээ. Энэ мэтийн төлөвлөгөөгөө боловсруулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө боловсруулахад бол нэлээд ач холбогдол бүхий мөн иргэд маань эдгээр бол үндсэндээ үйлдвэрлэл явуулах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд бол хориг тавиад байгаль орчин сөрөг нөлөө үзүүллээгээд нэлээ хориг тавьж зарим нь бол шантаажладаг. Энэ дээр бид нар нэгдсэн ойлголттой мэргэжлийн хувьд бол мэдлэгтэй бид нар боловсруулсан төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Гадаргын тогтоц. Говьсүмбэр аймгийн нутаг нь геоморфологийн мужлаар Монгол орны зүүн өмнөд хэсгийн цав толгод, талархах газрын их мужийн цав толгод, суурь талын ариунд хамрагддаг. Газрын гадарга нь нам уул, цав толгод, нуурын хурдаст хотос, хотгор, ухааг үет болон тэгшивтэр талархах гадарга бүхий хотгор гүдгэрийн хослоос тогтно. Говьсүмбэр аймгийн нутагт орших нам уул, цав толгодын үнэмлэхүүн өндөр нь 1270-аас 1220 метрийн хооронд хэлбэлцэх ба талархах гадарга нь 1200-аас 1220 метр өндөрт оршино. Харин дундаж уулсын өндөр нь 1500-аас 1600 метр. Харьц өндөр нь тун бага 400-аас 500 метрээс үл хэдрэх бөгөөд уул толгод ганц нэгээрээ буюу 70 гүвээ өсгөж цувран оршдог. Энэний зэрэгцээгээр бэсрэг улс ганц нэгээр буюу цуварч оршино. Тиймхүү цуврсан эртний баг шиг нуруу шилийн үзэгдлажээ. Хамгийн өндөр уул нь Чойрын богд уул бөгөөд геоморфологийн мужлаар зүүн өмнөд хэсгийн цав толгод, талархах газрын их мужийн цав толгод, суурь талын ариунд хамрагддаг. Тэрээр бараг хойноосоо урагшаа 8 км орчим урт үргэлжилсэн, хоорондоо нам оноор холбогдсон нэг суурьтай Чойрын богд, Оцол гэсэн хоёр салангад улсаас тогтно.
Хамгийн өндөр оргил нь хойд хэсэгтээ орших далайн түвшнээс дээш 1695.5 м өндөрт өргөгдсөн оцол уул, өмнө талын салбар уул нь 1678.5 м өндөрт өргөгдсөн Чойрын богд уул юм а. Ашигт малтмалын нөөц тэрний илэрц ба орд. Говьсүмбэр аймаг нь ашигт малтмалын нөөцөөр бусад аймагтай харьцуулахад бага бөгөөд геологийн тогтцын хувьд тунмал гаралтай чуулгаас бүрдсэн хөндөй газар учраас нүүр сулан газрын тосны нөөц байх магадлал өндөр юм а. Газрын хэвлэлийн ашигт малтмалыг үндэслэн 4 бүлгүүдэд хувааддаг. Үүнд төмөрлөгийн ба хүдрийн ашигт малтмал, төмөрлөгийн бус хүдрийн бус ашигт малтмал, шатдаг ашигт малтмал, ундны ба үйлдвэрлэлийн зориулттай ашигт малтмал гэж хувааддаг. Уур амьсгалын онцлог. Чойрын богд уул байрлах сүмбэр сумын нутаг нь уур амьсгалын мужиллаар хуурай сэрүүтэр зунтай хүүтэн өвөлтэй мужид багтдаг байна. Энд манай орны тал хэрийн бүсийн нэгэн адил сарны нийлбэр, нарны гээгүүлэх хугацаа 200 гаруй цаг хүрэх бөгөөд өвлийн улиралд өдрийн урт богино хэдийч үйлшил бага, цэлмэг өдөр давмгайлах учир нарны гээгүүлэх хугацаа зуныхтай бараг адил байдаг. Жилд дунджаар 70 өдөр хурдамттай. Олон жилийн дунджаар жилд 215 мм тундас ордог байна. Нийт тундасны 99.1% нь дулааны улиралд ордог. Салхины хурдны хэмжээг авч үзэхэд жилийн дундаж хурд нь 3.4 м/сек байсан бол сүүлийн 7 жилийн дунджаар 6.2 м/сек болж нэмэгдсэн байна. Нуурын усны тэжээгдэл усны чанар. Говьсүмбэр аймагт Шагшуурга тойром, Хүрээт нуур, Хавхагт нуур, Бүлээний улаан нуур, Ихэр улаан тойром, Баян хошууны нуур, Шоовын улаан нуур, Мөнхийн улаан нуур, Бихтийн улаан нуур, Олгостын нуур, Сэвхүүгийн нуур, Лүнгийн улаан нуур, Гашуун тойром, Шилийн тойром, Мөн хөөтийн тойром зэрэг ширгэд нуур тойрмод оршдог. Говьсүмбэр аймаг нь гидрогеологийн дүүрэгчлийн газрын доорх усны айс авийн гидрогеологийн өмнөх буюу даралтад ус зөнхөлсөн айс авийн гидрогеологийн системд багтдаг байна. Ашиглах боломжит нөөц нь 1413 сая метр куб жил. Усны чанарын үнэлгээний гол шалгуур нь үндсэн найрлагаараа эрүүл ахуйн шаардлага хангаж буйсах асуудал юм а. Монгол улсын говь хэрийн бүсийн аймагуд хүн амын унд ахуйн хэрэгцээнд ашиглаж байгаа усны эрдэсжилт дунджаар 1 литр усанд 165-аас 2.3 г хүрч байгаа нь стандарт заасан хэмжээнээс 2-7 дахин их байгааг судлаачид тогтоосон байна. Говьсүмбэр аймгийн Чойр хотын усны голын их үүсвэр болох Тэрэгтийн худгийн усанд лабораторийн задлан шинжилгээ хийж үзэхэд төмөр десиметр кубд 1 г байгаа нь стандарт үзүүлэлтээс 3 дахин их байна. Хөрсөн бүрхөвч. Бидний судалгаанд хамрагдсан нутаг нь Монгол орны хөрс газар зүйн мужлалтаар Төв Азийн их мужийн хөрөн хөрсний муж дундад талхын тойрогт хамрагддаг. Нутгийн хойд хэсгээр хөрөн хөрс, өмнөд хэсгээр цайвар хөрөн хөрс зөнхлөн тархна. Сүмбэр Чойрын улсын орой хормой билээр нэмгэн давхрахтай уулын хээрийн цайвар хөрөн хөрс, төр зуурын урсастай жижиг голуудын хөндөй, хэрлэн голын эрэг орчмоор нугат хээрийн хүрэн нугын хөрс тархсан байна. Ургамал жилт. Чойрын богд уул орчмын нутаг нь байгаль газар зүйн мужлалтаар Евразийн хээрийн их мужийн умарт хувийн цөлөрхөг хээрийн хошуу, хээрийн тойрогт хамрагдана. Энд жинхэнэ хуурай хээрийн ландшафт зөнгөлөхын зэрэгцээ, говь цөлийн нөлөөгөөр ургамал бүрхөвчийн үндсэн бүрэлдэхүүнд цөлөрхөг хээрийн элементүүд нэвтэрч, ургамлын бүрхөвч мэдэгдэхүйд сэрэг болсон байна. Аг уйтэн харгант хээр голлох суурийг эзлэх боловч Монгол өвсд таан, Монгол өвсд хээр бас тохиолдно. Ууландаа боржин цохио, хад асганы завсар хооронд болон ам хөндийн сайр, гуу жалгын ёроолоор тагнаан, хүмүүл, шарилж, хазаар өвс, сайрын хялган, Кирилловын хялган, гялгар дэрс, сарвун сонгон, харлаг өмхий өвс зэрэг нэг ба олон нас дургамал ургадаг. Мөн зээргэн, таравган, харган, алтан харган ургадаг.
Түүнчлэн аймгийн хэмжээнд 47 төрлийн эмийн болон хүнсний ургамал ургадгаас санал болгож буй нутагт хүмүүл, мангар, гонд, аг, тайжин жинс, үлдөвс, ямаан зэрэг, тарван шир, цөс өвс, газрын хаг, ямаан бут, алтан харган, ганг өвс, царван элбэг ургадаг. Гол горих булаг шандны ойр орчимд ширэгдсэн хөрстэй газраар алаг өвс цахилдаг нугжуу хээрийн ургамалтай. Хөгтөн амьтны зүйлийн бүрэлдэхүүн. Монгол орны амьтны аймаг зүйлийн бүрэлдэхүүн тархац, байршил, гарал үүслээрээ өвөрмөц онцлогтой. Тэдний дотор Сибирийн тайгын, Европын хэв шинжийн ойн, баруун Аз турааны цөл, Төв Аз тархсан амьтад олон байдаг. Бидний судалгааны дүнгээс үзэхэд тус газар нутагт 33 зүйлийн хөгтөн амьтан буйг тогтоосон байна. Үүнд Монгол тарав, дагуур зурм, урт сүлт зурм, Сибирь алагдаг, цомч шишүүхэ, хөх шишүүхэ, орог зусаг, хадны барагчин, үлийн цагаан огтон, хэрэгэлзээ огтон, Монгол чичүүл, дагуур огдой, бор туулай, дагуур зараа, шивэр жөвүү, бэсрэг атаахай, уссаг багваахай, сахалт багваахай, буурал сармаахай, мануул ми, сааралчун, хярас үнэг, шар үнэг, халзгай дорго, солон уян, цагаан уян, өмхий хүрэн, хотны уян, хар сүлт, аргал хонь, цагаан зэрэг. Загасны судалгаа. Говьсүнбэр аймгийн Шивээ овоогийн нүүрсний уурхайн хаягдал ус хуримтлагдаж, хаялгын нуур, цэнгэг ус нуур бий болсон. Тус аймагт бух сугас хэмээх загас үржих таатай нөхцөл нь бий болсон. Бух сугасын үндсэн шинж. Хажуугийн журамд 58-аас 62 хайрстай, залгуурын шүд цилиндр хэлбэрийн бөгөөд шүдний орой матиж дэгээ болсон. Энэ нь мэдэгдэх ба шүдний тоо 3.5-аас 5.3. Загалмайн өргөс 10-аас 14, богино тэг шамтай. Сэрүүний сэлүүр тайрамл юм шиг. Далбаа ялмгүй ухлаацтай харагдана. Дух түмбгэр, нуруу биеийн хажуу бараан, хажуугийн доод хэсэг цайвар, бүх сэлүүрүүд улаа ягаан. Тархац. Сэлэнгийн сав голууд, үгийн нуур, Рен мөрнөөс Лен мөрөн хүртэлх Евразийн гол мөрөн нуурт тархсан байдаг. Онцлог. Бие галбир зүс улаан нүдэнтэй төсөөтэй боловч биеэр том. Нуурын урмал бүхий хэсэг тархан амьдрах зохилдлогтойгоос гадна голын усанд бол урсгал аажуу, нарны элчэнд хялбар халдаг булан дохойд бөгж амьдардаг. Үржил. Бүх сугас 3 наснаас бэлэг боловсрлон үржилд ордог. 5 сарын сүүлчээс эхэлж 6 дугаар сард төрсөө орхидог. Төрсөө чулуу ургамал дээр шахна. Үржлийн үеийн усны температур нэмэх 3-аас 4 Цельсийн градус байна. Хоол тэжээл. Тэжээлийн зонхлох хэсгийг шавжийн авгалтай, биег үдсэн шавж, зөөлөн биетэн, замаг бүрдүүлдэг. Бух сугас нь эдэж тэжээлийн хувьд улаан нүдэн загастай өрсөлдөгчдөг. Цорхай, алган, цулбуурт загас бух сугасын өсвөр биеийг барьж иддэг. Аж ахуйн холбогдол. Агнуурын үнэт загасны нэг. Өгийн нуураас үйлдвэрлэлийн чанартай загас агнуур хийж байхад олборлолтын 1.6% бух сугас эзэлж байлаа. Говьсүнбэр аймгийн хаялгын нуурт 2013 оны 10 сард хийсэн загасны төрөл зүйлийг тодорхойлох судалгааг харгалзан дараах дүгнэлтийг хийсэн байна. Судалгаанд хамрагдсан бух сугас загасны тарга авалтын зэрэг 4-5 балтай байгаа нь загасны тэжээлийн хангамж хүрэлцээ элбэг байгааг харуулж байна. 3-аас дээш настай эд үржлийн үеийн залуу бух сугас нуурт зөнхөлж байна.
Бух сугас загасны биеийн урт улан жин бусад загастай адил тухайн жилийн тэжээлийн хангамж хүрэлцээ наснаасаа хамааран харилцан адилгүй нэмэгдэж байдаг. Хаялагын нуурын тархсан бух сугас загасны эрэм хүүсийн харьцаа тэг 196 харьцах нь тэг 1034 байгаа бол нэг атуухт нэг атуу ноогдож байгаа нь байгаль дахь хүүсийн харьцаа алдагдсан болохыг харуулж байна. Бух сугас загас нь 3 ба түүнээс дээш наснаас үржилд ордог. Гэтэл судлагдсан загасны 93% нь үржлийн насны бодгаал байсан бөгөөд хүүсийн харьцаа алдагдсанаас эм хүүсийн загаснууд төрсөө шахаагүй байлаа. Загасны ходоод дах тэжээлийн бүрэлдэхүүн судлахад нэг төрлийн шавж судлагдсан бөгөөд Гидробионтын судалгаагаар мөн дээрх тэжээл болгоч шавж судлагдсан байдаг. Нийгмийн эдийн засгийн хөгжилд аймгийн гүйцэтгэх үүрэг. Засаг захиргааны нэгж. Улсын баг хурлын 1991 оны 6 сарын 21-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Дорногов аймгийн Сүмбэр сум Шивэ говь хороо Улаанбаатар хотын Баян тал хороог нэгтгэн улсын зэрэгэлтэй Чойр хотыг байгуулжээ. Улсын хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаар тогтоолгарч Чойр хотын Хилийн зэсээр Говь Сүмбэр аймаг 1994 оны 8 сард байгуулагдсан. Говь Сүмбэр аймаг нь 4 аймгийн 13 сумтай хэлэлдэг авто болон төмөр замын сүлжээнд холбогдсон төвийн үсгийн томоохон аймагуудын нэг. Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 200 км-ийн зайд оршдог Говь Сүмбэр аймгийн нутагт 3 сум 10 баг багтаж 5541.8 км2 газар нутгийг хамарч байгаа нь Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн тэг 135%-ийг эзэлдэг. Чойр уулын зүүн тал Сүмбэр уулын эргэн тойронд нэгийг харьцах нь 50,000, төмөр замын дагуу нэгийг харьцах нь 200,000 масштабтай хийгдсэн гидрогеологийн судалгааны ажлын дунд тоосгоны шавар, хүрэн нүүрс, газрын тос, холимог металл бүхий эрдэс буудгийн нөөцийг тогтоосон байна. Ер нь аймгийн төвөөс 100 км-ийн радиус дотор 30 гаруй төрлийн ашигт малтмалын орд илэрц байдаг. Хайлуурж онш 38 сая тонн, холимог металл 1.1 сая тонн, төмрийн хүдэр 13 сая тонн, балд чулуу 200,000 тонн, хүрэн нүүрс 13 биллион тонны нөөц тогтоогдсон байдаг. Улсын хэмжээнд том дорх Шивэ овоогийн нүүрсний уурхайтай. Жилдээ 2 сая тонн нүүрс олборлол 300 жилийн нөөцтэй гэж үздэг. Говь Сүмбэр аймагт 1969 оноос эхлэн Каракул хоныг өсгөн өржүүлж байгаа. Каракул хонь нь хар, саарл, хүрэн зүстэй байдаг. Нутгийн Монгол хониноос амьдын жин, ноос, мах, сүүний гарцаар илүү. Буржгар арьсны чиглэлийн Каракулын Сүмбэр үйлдвэрийн хонь нь биологийн ангиллаар ширүүн ност, урт өөхөн сүлт хоньны үйлдвэрт хамаарна. Харин ашиг шимээрээ хурганы ус сүүний чиглэлийн хонинд ордог. Каракул хурганы арьсны өвөрмөцгээтэй, маш гоёмсог буржгар, хөнгөн нэмгэн хөрстэй, үсэн торгомсог, уян хатан чанар сайтай, олон янзын өнгөтэй байдгаараа дэлхийн зах зээлд нэрд гарсан эрэлт хэрэгцээ өндөртэй бүтээгдэхүүн юм. 2012 оны гүйцэтгэлээр Говь Сүмбэр аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 32.2 тэрбум төгрөг байгаа нь улсын дүнгийн тэг 100-ны 23%-ийг эзэлж байна. Үүнээс Монгол улсын эдийн засгийн хөгжилд Говь Сүмбэр аймгийн эдийн засгийн хөгжил баггүй үүрэгтэй гэж дүгнж болохоор юм. Аймагт 2012 оны байдлаар 15.2 мянган хүн оршин сууж байгаа бөгөөд манай улсын нийт хүн амын тэг 100-ны 55%-ийг эзэлдэг. Аймгийн нийт хүн амын 74.5% нь Сүмбэр, 5.6% нь Баян тал, 19.9% нь Шивэ говь суманд амьдардаг. Говь Сүмбэр аймгийн өрхийн тооны өсөлт 10 жилийн хугацаанд тогтвортой нэмэгдэж байна. 2003 онтой харьцуулахад 2013 он гэхэд 44%-аар өссөн байна. 2003 онд аймгийн хэмжээнд 3170 айл өрх бүртгэгдсэн бол 2013 оны байдлаар 4573 өрх бүртгэлтэй байдаг. Аймгийн хөдөлмөрийн насны хүн ам, ажлын хүч, ажил эрхлэгчдэд аль аль нь хүн амын өсөлтийг дагаж өсөх хандлагатай байгаа боловч ажилгүйчүүдийн тоонд төдийлөн өсөлт ажиглагдсангүй. Харин 2012 онд ажилгүйчүүдийн тоо 201 болж 2011 оноос 81-ээр буюу 67.5%-аар өссөн байна. Энэ нь 2009-оос 2010 оны зууднаар малаа алдсан малчид ажилгүйчүүдийн игнэнд шилжсэнтэй холбоотой юм. 2011 оны байдлаар аймгийн нийт хүн амын 27.4% нь ядуурлын шугамаас доогуур амжиргаатай. Энэ нь улсын дундаж үзүүлэлтээс 1.7 орчим хувь, ядуурлын гүнзгийрэлд 1.1% тус илүү, ядуурлын мэдрэмж улсын дундажтай адилхан байна. Үүнээс аймагт ядуурлын түвшин бага байгаа тул нийгмийн үйлчлэгээний чанар, хүртээмж, дэд бүтц, зах зээл болон ажлын байрны олдот зэргийн хувьд боломжийн сайн байгаа гэсэн дүгнэлттэй.
Зам шугам шүлжээний газар ашиглалт. Аймгийн нутаг дэвсгэрийн тэг 18% буюу 44.8 км2 талбайг зам шугам сүлжээний газар эзэлдэг. Зам шугам сүлжээний газрын 46% буюу 2000 га талбайг авто замын газар, 22% буюу тэг 196,000 га талбайг төмөр замын газар, 32% буюу 145,000 га талбайг шугам сүлжээний газар эзэлдэг. Мал аж ахуй. Говьсүнбэр аймгийн эдийн засгийн гол салбарын нэг нь мал аж ахуйн салбар бөгөөд цааш тус нутгийн амин салбар хэвээр хадгалагдах төлөвтэй. Аймгийн мал аж ахуйн салбар уламжилт шинжтэй бөгөөд эрчимдсэн томоохон аж ахуй нэгж байхгүй. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуй нь байгальд цаг уурын хүчин зүйлээс хамааралтай, төрөл бүрийн эрсдэлд өртөмтгий, дөрвөн удирлын туршид бэлчээрийн маллагатай байдаг нь онцлогтой. Мал аж ахуйн салбар аймагт чухал үүрэгтэй бөгөөд нийт үйлдвэрлэлийн 19 орчим хувийг бүрдүүлдэг. 2012 оны байдлаар аймаг 226.1 мянган толгой мал байгаа нь улсын нийт сүргийн тэг 16%-ийг эзэлдэг. Сүрэгт малын төрөл тус бүрийн эзлэх хувь өөрчлөгдөх хандлагатай байна. Аялал жуулчлал. Аймгийн хувьд аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн нь нутгийн эртний түүх соёлын дурсгалд улс, тал хэр хосолсон байгалийн үзэсгэлэнт газар, нүүдэлчдийн уламжлалт соёл иргэншил, зан заншил, түүх соёлын дурсгалт зүйлс юм а. Чойрын богд хайрхан. Чойрын богд уул нь өвөрмөс тогтцтой, хад чулуу элбэгтэй, хойд талаараа хүн амьтан ундаалдаг уулзврын гол урсдаг. Ховор ургамал амьтан цөөнгүй байдаг. Амьтдаас аргал, янгир, чон, үнэг, хярас, туулай, тарваг, цармын бүргэд, эллэг, шонхор, зээр, элбэг. Хаврын улиралд буйс цэцгэлхийг үзэж болно. 2003 оны тоолгоор 265 аргал тооллогдсон. Тус хайрхныг орон нутгийн тусгай хамгаалтанд 1997 онд авч, улсын хурлын 2011 оны 1-р сарын 20-ны өдрийн тэг 4-р тогтоолоор байгаль орчны тэнцлийг хадгалах, унган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалтанд авсан. Чойрын богд уулын орчимд олон төрлийн түүх соёлын дурсгалт зураг дүрсээс гадна давг сүндэл бурхан, зүүн жанжин чойрын хийдийн туйр, түүний хажууд цагаан дарих бурхан, хүслийн хад, хүүхдийн овоо, элдний зурагтай хад, эртний хятадын төмөр утасны хорооны туйр, дугар мэрингийн хөшөө зэрэг бий.